Сайн байцгаана уу үзэгчдээ. Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцааны тухай өгүүлж байгаа Алтан аргамч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид энэ удаагийн дугаартаа Монгол улс бүгд найрамд харчилсан Солонгос ард улсын харилцаа хамтын ажиллагааны сэдвийг онцолж байна. За энэ сэдвээр ярилцахаар бид Монгол улсаас бүгд найрамд харчилсан Солонгос ард улсад түүхэн цаг үед элчин сайдаар ажиллаж байсан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Үржин Лүндвийг ураад байна. Танд энэ өдрийн мэнд төргий. Бидний урилгыг хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. Манай хоёр улсын харилцаа бол одоо социализмын үеэс үндэс суурь тавьж өнөөдөр 70 жилийн түүхт одоо он цагийг үзэж байна. Энэ 70 жилийн хугацаанд бид ер нь харилцаандаа ямар зорилтыг тавиад одоо хэрхэн хэрэгжүүлж ирв. Тэгэхээр харилцааныхаа түүхэн жимээс ярилцлага эхлэе гэж бодож байна. Тэгэхээр 70 жил гэдэг бол хугацаа талаас нь авч үзвэл нийгмийн хөгжилтөд дийлэн урт удаан хугацаа биш л дээ. Зүгээр манай хоёр орны хувьд бол энэ 70 жил гэдэг бол үнэхээр одоо ярил өгдөх ихтэй, ололт амжилт ихтэй ийм хоног хугацаа байсан гэдгийг юуны өмнө одоо зохиж хэлмээр байна. Тэгэхээр 70 жилийн өмнө одоо Монгол улс бол ардын хувьсгал ялаад дөнгөж 27 жил болж исэн байгаа юм. Солонгосын хувьд бол одоо төрийн тусгаар тогтнолоо одоо олж аваад дөнгөж 29 хүн хонж байсан байгаа юм. Нэг нь 27 жил болсон, нөгөөх нь 29 хонж байсан. Ийм хоёр уулаас бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал энэ төр юмыг одоо олон улсын эрх бас одоо нийт зүгээс хүндэтгэж дипломат харилцаа тогтооё гэж ингэж ярилцсан байгаа юм. За энэ явцад бас нэг зориуд тэмдэглэж хэлэх нэг зүйл юу вэ дээрээс дипломат харилцаа тогтооход хэн нэг нь санал болгодог л доо. Тэгээ за манай хувьд бол тэр үед зөвлөлт толгойд улстай л одоо дипломат харилцаатай ийм л байж ирсэн. Солонгосын хувьд бол бас дөнгөж зөвлөлт толгойд улстай одоо дипломат харилцаа тогтоох гэж байсан үе байгаа юм. Тэгээд харилцаа тогтоох санаа чилэг бол Солонгосын талаас гарсан байгаа юм. Бүгд найрамд хартсан Солонгос ард улсын гадаад явдлын яамны сайд Пак Кон-ён гэдэг хүн засгийн газрын хаан даалгавраар Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд өгөөд гадаад явдлын яамны сайд Маршал Чой улсанд загтал ирүүлсэн байгаа юм. Одоо Монгол улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх ийм хүсэл эрмэлзэлтэй байна. Харилцаа тогтоох нь манай хоёр орны ард түмний эрх ашиг, хөгжил зэсгэлэлд хувь нэмэр болох юм гэсэн ийм санаатай загтал занаа ирүүлж тэрний Маршал Чой улсын сайд нарын зөвлөлд улсын баг хурлын тэргүүлэгчдэд танилцуулж албан ёсны хариу өгсөн байгаа юм. Ингээд 48 оны 10 сарын 15-ны өдөр хоёр засгийн газар дипломат харилцаа тогтоосноо албан ёсоор зарлж байсан байгаа юм. Тэр үед одоо социалист систем гэдэг юм бол хараахан бүрэлдэж амжаагүй гол одоо төлөөлөгч зөвлөлт толгойд улс байсан байгаа юм. Тэгээд зөвлөлт толгойд улс Монгол улсын тусгаар тогтнолыг одоо хүлээн зөвшөөрсөн. За бүгд найрамд хартсан Солонгос ард улсын мөн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хангалтгч улс. Манай хоёр орн бол хоёулаа одоо зөвлөлт толгойд улсын дараагаар өөр хоорондоо харилцаа тогтоосон. Одоо хожим хойно одоо бүрэлдэх тэр социалист системийн одоо ууган орнуудын хоёрт нь бичигдэж байсан байгаа юм. Ийм өгтөгтэй. Тэгэхээр айлч ард түмэн тусгаар улсад маш үнцэнтэй, маш нандин нэг зүйл бий. Тэр юу гэх дээрээс тусгаар тогтнол. Тусгаар тогтнол. Улс орны одоо бодлого юм бол гагцхүү тэр тусгаар тогтнолд захирагдж байдаг. Тэр үнд л үйлчилж байх үүрэгтэй. Тэгэхээр тусгаар тогтнолыг олж авсны дараа тэрхүү тусгаар тогтнолыг одоо олон улс орноор хүлээн зөвшөөрүүлж төв дэлхийд одоо анд нөхдөдтэй хөрш орнуудтай болно гэдэг бол маш чухал. Энэ мөн л тэр одоо тусгаар тогтнолтой шууд уялдаа холбоотой ийм асуудал байсан байна. Хоёр орны харилцаанд бас өксөж уруудсан үе бий. Тэр үеийг өксөх үед нь одоо
гадаад орчноос ямар хүчин зүйл нөлөөлөв, дотоод байдлаасаа манай улсын бодлого бас ямар байв. Бас харилцаа жоохон муудах, таагүй урамсгалтай болох тэр нөхцөлд бас ямар хүчин зүйл гадна талаас нөлөөлсөн юм бол дотоод талаасаа бид бас ямар зүйл дээр зөрчилдөөд харилцаа маань жоохон хөндөрсөн юм бол эндээс бас нэлээд олон түүхийг та ярих байх гэж би бодож байна. Тийм л дээ 70 жил гэдэг энэ хугацаанд одоо юу эсвэл тийм ээ хүний насаар ч гэсэн одоо үзэхэд одоо чамгүй л одоо хугацаа юм л одоо болно шүү дээ. Хоёр орны харилцаанд алдсан онсын юм их бага хэмжээгээр байсан үгүй байсан юм шиг байдгийг. За өгсөж уруудсан үе байсан. Харилцаа 1948 оноос 1960-аад оны хүртэл бол их тийм ирмүү, идэвхтэй явж ирсэн. За энэ хугацаанд болж өнгөрсөн нэг том үйл явдал гэж да. Тэр юу дээрээс 1950-аас 53 оны хооронд Солонгосын хойд болсон дайн. Энэ дайны хугацаанд Монголын ард түмэн тухайн үеийн Монголын засгийн газар одоо Солонгосын ард түмний тэр тэмцлийг зүйлээр дэмжиж юу байгаагаараа тусалсан байдгийг. Мэдээж энэ үл тухайн тэр хэдэн жил төдийгүй тэрний дараачийн одоо он жилүүдэд Монгол улс бүгд найрамдах Солонгосоор тулсан харилцаа өгсөх замаар урагшлах ийм суур нь болж байсан. Дүр зураг бас харагддаг юм. Зөвхөн өгч аваа зогсоогүй тэр хугацаанд Солонгосын 200 одоо ончин хүүхдийг хүртэл Монгол улсын засгийн газар авцарж тэ хүн болгоод ингээ буцаасан. Энэ үл хүмүүнлэгийн талаасаа одоо би бол анхны л одоо том арга хэмжээ юм л гэж ингэж харддаг штэ. За 60-аад онд оноос 80-аад он буюу 70-аад оны дунд хүртэл бол Монгол Солонгосын харилцаа тийм ч идэвхтэй байж чадаагүй. Ийм дүр зураг харагддаг юм. Үүний учир шалтгааныг одоо нарийн судлах хэрэгтэй л да. Тий зүгээр одоо өнгөцгөн гэдэг юм уу зах сэжүүрээс нь одоо хэлэхэд бол энд нөлөөлсөн юм нь бол дотоод гэхээс гадаад орчин илүү их нөлөөлсөн байдгийг. Тэр үед буюу 60-аад оны дунд үеэс коммунист ажилчны хөдөлгөөнд бид одоо манай улс ч тэр үе тэр хөдөлгөөний л одоо нэг бүрдгүүн байсан шүү дээ. Тэгээ коммунист хөдөлгөөнд социалист систем дотроо шууд хэлэхэд хүйтэндэний одоо байдалтай байсан. Гол одоо зөрчил зөрөлдөөн бол зөвлөлт толгойд улс бүгд найрамдах хятад ард улсын хооронд үзэл сурталын ийм зөрчил зөрөлдөөн байсан. Эннээс бол баалж тэр коммунист хөдөлгөөн, социалист системийн орнуудын дотор талцсал буюу хагарал үүссэн байгаа юм. Тэр нь манай хоёр орны харилцаанд нөлөөлж идэв тийм ээ. Энэ үл одоо социалист орнуудын одоо харилцаанд нөлөөлөхдөө сөрөг нөлөө байсан. Монгол Солонгосын харилцаа үүнээс улбаатай тодорхой хугацаагаар тун идэхгүй юм байдалтай байсан. За та тэр он жилүүдийн хизээний нэлчин сайдаар суугаад энэ харилцааг цаашид өсгөж өндөөлөхөд өөрийн талаас доо ямар хувь нэмэр хүчин чармайлтыг гаргаж байв? 1980-аад оны эхнээс эхлээд зөвлөлт толгойд улс бүгд найрамдах хятад ард улсын хоорондын зөрчил зөрөлдөөн нэлээд ил арчсан. Бүгд найрамдах хятад ард улсын улсад явж байсан соёлын хувьсгал гэж юм одоо ааг нь нэлээд одоо дарагдсан байх. Гадаад харилцаанд одоо социалист орнуудтайгаа харилцаагаа төвхнүүлэх тал дээр тийм алхмууд хийж гисэн юм үе л дээ. Ийм үе. Тэрнийг дагаад гэж хэлэх нь хаашаа юм ерөнхий тийм одоо дэвсгэр дээр манай харилцаа одоо хятадтай ч тэр ялангуяа бүгд найрамдарлсан Солонгосоор тустай бол лэн тийм одоо урагшилж ихэлсэлтэй. Энэ бол 80-аад оны одоо их буюу 70-аад оны төгсгөл тэр уулзуур.
Ивэл 84 онд элчин сайдаар томилогдож байсан юм. Бүгд найрамд гарсан Солонгос ард улсад тэр үед бол харилцаа ер нь тийм өргөн байгаагүй дээ. 1984 оны 4-5 сард Ким Ир Сен бүгд найрамд гарсан Солонгос ард улсын ерөнхийлөгч Ким Ир Сен тухайн үеийн одоо социалист орнууд, Европын социалист орнуудыг тойрч аялсан байх юм. Зочилсан байх юм. Айлчил хийж. Тэгээ албан ёсны айлчил. Одоо 2 сар шахуу болсон байх. Тэр айлчил одоо гал тэргээр явж. Тэгээд цорын ганц одоо Монгол улс тэр айлчилсан орнуудын тоонд багтаагүй үлдэж байсан юм. Нөгөө анхаал хоёулаа бие биенийг тий одоо анхаал биенээ зөвшөөрөөд дипломат харилцаа тогтоогоод нөгөө 40-50 онд дайн дажны үед монголчууд одоо эрвэхээр тусалж барьж байсан. Мэдээ тэрний солонгос нөхөд энэ бүх л хугацаанд ярьдаг, тэмдэглэдэг, талархдаг л да. Тэгээ тэр чухал айлчил одоо солонгосын ерөнхийлөгч хийж байхад Монгол улс одоо тэр үнд багтаагүй. Одоо тойроод явчихсан гэж хэлэхэд хаашаа юм унааны боломжтойг таарсан тал бий байх. Гал тэргээр одоо манжуураар дамжаал тэгэл зөвлөлт улс одоо манай зүүн талаар л ингээл явж ирсэн л та. Тэгэл явж ирсэн. Би бол тэрнийг одоо тэр үед би элчин сайд хараахан болоогүй байсан. Тэгээ одоо тэр үед харилцаагаа урагшлуулах талаар бас одоо нэлээд сайн нарийн бодож урьдаас ажиллах тийм шаардлага байсан болов уу гэж би боддог юм. Тэгээ 86 онд Монгол Ардын Өсгөлт намын ерөнхий нарын бичгийн дараах ардын хурлын эргүүлэгчдийн дараа Батман Ухгай Солонгост айлчилж байсан Ким Ир Сений урилгаар тэр үед хоёр орны хооронд найрамдал хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулж байсан. Тийм гэрээгүй одоо цөөхөн орны нэг нь одоо Солонгос байсан. Манайх бас л одоо ярьдаг байсан тэр болгон одоо бүтэтгүүл байсан юм л зүйлдээ 86 онд дэд хэмжээнд тийм айлчил болсон. Энэ айлчил Монгол Солонгосын тухайн үеийн нам төрийн тэргүүний хэмжээнд болсон хоёр дахь айлчил буюу 30 жилийн дараа болж байсан. 30 жил. 30 жил. Тэр бас л нэг юм хэлээд байгаа юм л да. Нөгөө одоо 40 хэд онд эхэлсэн харилцаа маань одоо ямар дэд хэмжээний айлчилэлгүй одоо 30 жил одоо ингээд явна гэдэг бол зүгээр зарим хүн бол энийг хэвийн биш үзэгдэл гэж ярьдаг л байсан тэр үед. Тэгээ 86 оноос эхлээд харилцаа бол үнэхээр итвэгдсэн. 88 онд Ким Ир Сен айлчилж байсан Монголд. 2 жилийн дараа 2 жил арайч болоогүй ирсэн. Тий. Ингэж харилцаа бол одоо юу гэдгийг 30 жил, 32 жилийн дараа үнэхээр одоо байж болох өндөр дэд хэмжээнд буюу маш идэвхтэй өрнөлтийнхээ үед гарч ирсэн байгаа юм харилцаа. Хоёр орны харилцааны тулгуур тэр түүхэн баримт бичгийг баталсан Батман Ухгайн айлчиллийн үеэр бас их сонирхолтой үйл явдал өрнсөн гэсэн юм дурсамж түүх байдгийм байлээ. Та тэр одоо түүхээс дурсамжаас тэр айлчиллыг хийхэд танд одоо тулгарсан тэр одоо сонирхолтой үйл явдлын талаар бидэнтэй хаваалцахгүй юу? За тэр үед Ким Ир Сен одоо хорогч гин Ким Ир Сений амь насанд алдаж гин гэсэн айхтар тийм цуу тарсан дэлхий дахинаар тэрнийг одоо төвлөрч асууж явах шиг байна. Тэр тухай мэдээж манай одоо юу гэдгийг ард иргэд ер нь төдийлөн ойлголтгүй байж мэдх юм аа. За орчил болгож хэлэхэд энэ дипломат алав, гадаад харилцааны алав гэдэг чинь бас өөрийн онцлогтой. Их сонин алав шүү дээ. Тэгээ юу хийх гэж байгаа, яг гэж байгаагаа барил одоо ингээл яриад байж болдоггүй. Ярих юм гэж байна, хизээ ярих уу гэж байна, хэдий хэмжээнд ярих уу гэж байна. Тэр болгон бол нөгөө л харилцаж байгаа 2 дахь 3 дахь одоо улс оронтойгоо ярьж тохирч байж ил тод болгодог ийм нэг сонин алав. Тэгээ тийм учраас Ким Ир Сений тэр одоо рогчч гэсэн одоо дуулан тэгээ Монголын хэвлэлээр үл нэг бичгдээгүй яг юу болсныг үл мэдэхгүй харахгүй.
Тэ Та албан шугамаараа одоо ямар мэдээлэл авсан байв тэр үед? үнэхээр одоо Батмуухай Хабаровск руу, Владивосток руу нисчихсэн хойно Улаанбаатараас дэлхийн том одоо хэвлэлийн агентлагууд Ким Ир Сенийг буутчих гинэ гэсэн юм цуу тарахгүй юу? Тэр үед тэр цуу ч юм уу юу ч юм бүү мэд шүү дээ. Доол цуу гэд ингээ яриад байгаа юм. Тэгээ би тэнд тэр үед одоо яг элчин сайдаар ажиллаж байсан том хэмжээний төлөөлөгчд хамгийн дээд хэмжээнд 30 жилийн дараа Монгол Солонгосын төрийн тэргүүнээр одоо нэг уулзах гэж байдаг. Тэр уулзалтыг хийх гэж хоёр засгийн газар, хоёр гадаад ямар их ажил болсныг одоо хүн л мэднэ шүү дээ. Тийм акшнд одоо нөгөө хүлээж авах орны төрийн тэргүүн будагчлаа гэхээр ямар сайхан байх вэ? Тэгээд тэрнийг нотлох хэрэгтэй байдаг. Шууд асуухад ч явгүй. Тэр тусмаа одоо юу гэдгийг Ким Ир Сенийг төрийнхөө тэргүүнд хүндэтгэлтэй, ёс жаягтай ханддаг тийм улс оронд ажиллаж байгаа миний хувьд тэр нарийн одоо юу гэдгийг нюансыг гэж хэлье. Одоо мэдэрдэг хүний хувьд шууд очиод одоо захын хүнээс ийм сонслоо тэр үний юм уу гэж асуултаа биш төрч одоо. Хэвгүй байсан. Гэхдээ асуухгүй гэхлээр одоо яах вэ? Манай дарга нь очих гээд байдаг тийм ээ. Цаг болоод ерөнхийлөгчийн онгоцтой буух ёстой байж байдаг. Чи одоо үнэхээр тийм болсон бол одоо ирэх юм уу? Эсвэл замаасаа буцах юм уу? Тэр онгоцонд яваа улстай ч холоо өрөх боломж байхгүй шүү дээ. Ийм байдал үүссэн. Тэгээ одоо Солонгос нөхдөдтэй харилцаж байгаад хэдэн цагийн дараа гадаад явдлын яамны сайдалда одоо бүгд найрамд гарсан Солонгос ард улсын ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ин Намгай тэр үед гадаад явдлын яамны сайд байсан. Их туршлагатай хүн. Тэгээ Ким Ин Намгай тэр өдрийн орой 5 цагт хичвэлүүдээ одоо уулзалт авч одоо очижсэн. Тэгэж очиход манай энэ гадаад явдлын яамны 1-р орлогч сайд Яндонгай нөгөө том айлчилын бэлтгэлийг хангах том групп аваад очихсан. Манай одоо хэвлэл мэдээллийнхэн бас очихсан. Бихний анд ингэж ажиллаж байсан. Тэгээ тэр уулзалтан дээр одоо тийм болоогүй гэж ирээд одоо бид нэр санаа нэг амарч байсан. Зүгээр би маш товчхон л одоо хэлээ л дээ. Тэр ч одоо дурсамж байсан л дээ. Тэр үед одоо Батмуухай онгоцноос буухад Ким Ир Сен гоо тосч авах хэвээр одоо гарч ирэх болов яах вэ гэж тэгээд их л бод. Яг тэр Владивостокт очсон хойно нь зөвлөлтийн гадаад явдлын яамны Бэчи утсаар төлөөлөгчдтэй би албаа барьж ирсэн л да. Тийм болоогүй өрөөгүй гэдгийг л илэрхийлж байсан. Гэхдээ бас одоо манай төлөөлөгчд зөвлөлтийн талаас энэ төр мэдээлэл энэ төр авсан байсан л да. Гэхдээ яг тэр одоо цуу үнэн худлаа юу ер нь юу юм бэ гэдгийг л хамгийн эхэлд мэдсэн одоо хүн Монголын талаас бол би шүү дээ. Тэгээ манай одоо төлөөлөгчдийн бэлтгэлээр очсон улсууд байсан. Бидэнд Солонгос нөх дэлж байсан. Та нар энийг яард сандарч битгий одоо хөдлөн ингэж одоо яриарэ. Тэр цуудагдээс улсууд жоохон цуургалдаа гэж. Тэгээ бид Солонгос нөхөд нэгэнд одоо тийм бидэнд санал болгож байсан учраас бид тэрний хүндэтгээд одоо нэг яриаг үлдээ. Яриад байх цагч байгаагүй. Тэр өдрүүл би одоо өдөөс хойш ерөнхийлөгчийн сайдын яам дээр байх аргагүй байсан. Бихний цуудаг дипломатологийн газрынхан элчин сайд нар утастаад зарим нь хэл зэлгүй давхиж ирээд бараг л одоо үе таалга болохоос нагургүй байсан. Тэр бол сууч ойлгомжтой шүү дээ. Засгийн газар нь бас л асуун шүү дээ. Юу болоод байгаа юм наа чинь шуурхай төргөн мэдээд одоо хэллэгээ биз. Тэгээ одоо тэрнийг мэдэх цорын гац хамгийн түрүүнд мэдж болох юм бол Монголын элчин сайд л байхгүй юу? Тэгээ өөр одоо арга чарга тэдэнд байгаагүй. Гэхдээ би одоо нэгэн Солонгос нөхөд одоо бидгийн одоо тайлбар яриараа хэлээрэй гэсэн болохоор тэрнийг хүндэтгээд одоо ингээд бас гадуур дотор байж төлөөлөгч дээрээ байж цагийг орой болгож байж ингэж ирж исэн. Энэ бас дипломат албаны нэг сонин үед ийм л онцлогтой алав. Бүгд найрамд харчилсан Солонгос ардын улсын хувьд
Монгол ер нь ямар улс юм? Тэр ард түмэн бас бидний хувьд ямар ард түмэн юм? Энэ тал дээр та бас өөрийн бодлыг хэлээч. Зүгээр одоо нэг хоёр үгээр илэрхийлэхэд амаргүй. За зүгээр одоо юу гэдгийг эдийн засгийн талаас нь ч гэдэг юм уу хэлэхэд бас нэгөр одоо онолт өгнөлт хэлэх байх. Өнөөдөр одоо хаан Солонгос улс одоо бидэнд хий юм бэ? Бид тэдэнд одоо хий юм бэ гэж. Үнэхээр одоо бид бол үе үеиндээ үнэхээр хэрэгтэй ийм түнш орнууд байсан. Одоо ч тийм байгаа гэж би одоо харж байгаа. Тэр үл зөвхөн одоо мөнгө төгрөг бизнес талаас биш. Бидэнд улс төрийн одоо дэмжлэг тусалцаа найз нөхөд түнш хэрэгтэй тийм ээ. Эзэд хэрэгтэй. Энэ талаас бол ардсан Солонгос бол одоо мэдээж одоо чухал орн. Нөгөөтэйгөр одоо бидэнд ч бас одоо улс орноо өргөрэн одоо төхнүүлээд хөгжүүлж хөгжиж ирсэн ийм түүх байна. Тэр түүхийг одоо баяжуулсан өнөөдөр одоо харилцааны түүхийг баяжуулсан нэг одоо улс орн гэвэл Солонгос Монголын харилцаа шүү дээ. Энэ талаасаа одоо бас л одоо бид бодох ёстой ийм л улсууд. Хүнд хэцүү үед би дээр одоо монголчууд тусалж байсан тухай ярьлаа. Солонгосууд бас одоо зөвхөн аваад байгаагүй л дээ Монголоос өгч авч байсан юмнууд аль талд нь байлгүй л яах вэ? Их байгаа нэтэр хэзээ гэдэг нь л одоо асуудал болохоос биш. Тэр талаас нь ч үтсэн бидний одоо бидэнд манай ард түмэнд тусалцаа дэмжлэх хэрэгтэй үед тэд бас одоо халуун гараа сунгаж байсан. 1966 он Улаанбаатарт үер тохиолж байгаа хүнд хэцүү байхад Солонгосын засгийн газар тусалж байсан. Бид тэрнийг сайн санаж байна. За бид бас одоо олон улсын давцан дээр үеиндээ төшөг тулгуур болж хамтарч ажиллаж ирсэн өгдөх байна. Нэгдсэн үндэсний байгууллагад Монгол улс дөрвөлж орсон Солонгосыг одоо их орноо нэгдэх тэмцлийг олон улсын давцан дээр төлөвлөртөө дэмжиж ирсэн орны нэг гэвэл ягарахгүй Монгол улс. Энийг бол Солонгос нөхөдтэй бахархдаг хэлдэг. За бид бас одоо юу гэдгийг Аз Намхандлайн бүснуудын зүүн хойд Азад инг тайван доктортай байдлыг хангахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах олон 10 жил тэмцэж ажиллаж ирсэн. Энэ талбарт Солонгос нөхөдтэй бид хамтарч ажиллаж ирсэн тэм тус одоо болж байсан. Энэ талаас нь одоо харж ярих нь номчтой болов уу гэж бодож байна. Тэгэхээр манайх бол хоёр том хөрштэй бага улс. Бага улсын дипломатч хүн улс орноо төлөөлөөд одоо төрийнхөө өрөг даалгаврыг аваад ажиллахад хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл байдгүй. Бага жижиг улс орны хэмжээ далайц бага. Одоо амжилтынхээрээ хөлөөж ийн гэсэн одоо үг байна шүү дээ. Хэцүү үе байна. Тэгтээ тэр дотоод улмыг юмыг нөхөдөг гүйцээдэг нэг юм бэ. Тэр юу дээрээс одоо чадварлаг мэрэгжлийн ийм одоо дипломат халав. Энэ аль ч улс орнд тэр дотроо баг буурай хөгжлөөр одоо юу гэдгийг зурангуй ийм орны дипломатуудад үнэхээр одоо их чухал зүйл. Миний хувьд тэнд ажиллаад хсэж яхад бол одоо Солонгос нөхдийн дэмжлэг тусалцааг энгийн иргэдээс нь хуулаа төрийн тэргүүнээс нь хүртэл авч байсан учраас би сайхан сэтгэлтэй байдаг. Одоо Ким Жин Ир гэдэл байлаа, Ким Ир Сен гэдэл байлаа. 3 удирдагчийн гадаад бодлогын ялгаа. Тэр дундаа Монгол улстай харилцаж ирсэн тэр бодлогыг та одоо 3 өөр өнцгөөс харсан бахаа гэж би бодож байна л да. За Ким Ир Сений хувьд бол би одоо түрүү ярьчихлаа л да. Тэгэхээр дипломат харилцаа тогтоохоос хуулаад тэр хүн 1994 онд ертөнцийн бос мөнх бүсийг үзүүлэх хүртэл Монгол Солонгосын харилцаанд чухал үүрэг оролттой байсан. Төвчээр хэлэх юм бол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоохоос хуулаад түүнийг одоо хөгжүүлж эрийн цайнд хүрэхэд Ким Ир Сений
оролцоо бол чухал байсан. Өөрөө 2 удаа Монгол улсад айлчилсан. Тэгээ энэ үл одоо хоёр орны харилцааны төвхөнд мартагдаж болохгүй тийм одоо үйл явдлууд. За Ким Ир Сений дараа чинь хүн бол Ким Жин Ир, Ким Ир Сений хүү. За би энэ хүнд их талархалтай байдаг. Хоёр орны харилцааны талаас нь их талархалтай байдаг. Юу гэхтэрээс би дөрөв одоо хэлсэн 1988 онд Ким Ир Сен Монгол улсад айлчилсан гэж. Тэгээд Ким Ир Сений нас өдөр 76 хүрсэн байсан. 76 хүрсэн байсан. Бодлоо 76 нас жогсон хүн гал тэргээр одоо үгдгийн манжуур улаауд ороод эргэж одоо Улаанбаатар дээр эргээ тэр замаар буцана гэдэг бол энэ бол амаргүй аялал. Олон хоногийн амаргүй аялал. Тэр тусмаа одоо Ким Ир Сений эрүүл мэнд энэ төр юмд их нарийн маш их болгоомжтой ханддаг Солонгос орны хувьд бол тийм нас өдөрт хүрч гисэн одоо өдөртөгчийг Монголд айлчлуулахад Ким Жин Ирийн үүрэг ороолох чухал байсан. Тэгээ тухайн үед бол Ким Жин Ир бол одоо Ким Ир Сений залгамжлагч бөгөөд нам төрийн тэргүүн болно гэдэг бол тодорхой болсон байсан үе тийм ээ. Тодорхой болчихсон байсан. Тэр шийдвэрийг Ким Жин Ир л гаргасан. Айлчлуулах шийдвэрийг. Ким Жин Ир одоо намайг хүлээж авч уулзсал да. Намайг дөрөнөөс уцаж байгаад 2-3 хоног та одоо ойрхон байгаарэ. Нэг чухал уулзалт болох гээд байна. Тэр гэсэн тэр үеч гар утас гэж байх биш. Одоо халуун барьж болохгүй болчихгүй л гэсэн хэрэг шүү дээ. Тэгээ би одоо тэр дагуу нэг хоолойд газар гэж юу явах вэ? Тэгээ Ким Жин Ир хүлээж авч уулзсан. Ким Жин Ир бол гадаадын элчин сайдтай ерөөсөө уулзаагүй байсан гэдэг. Анхны одоо элчин сайд бий болж тэр хүн дээр уулзж байсан. Тэрний дараа ч үедээ нэг уулздаггүй байсан. Тэгээ одоо Ким Ир Сений айлчлалын тухай их тодорхой яриа өөрөө болж айлчлуулахаар улс төрийн товчоо шийдсэн тухай ярьж өрж ингэж хийсэн юм байна. Тэгээ би бол тэр өнцгөөс нь одоо Ким Жин Ирийг бол гэр зоримог шийдвэр гаргасан. Энэ хоёр орны харилцаанд олон үе дамжин дурсагдах ийм ажил хийсэн хоон гэж харддаг шүү дээ. Тэгээ Ким Жин Ирийн тухай зүгээр одоо юу гэдгийг амнаа гэд оошигнаа гэж хэлэхэд бол тэр хүн ер нь нэг их тийм гадна дотн айлчлаад байгаагүй. Бүгд найрамд хятад улсад нэг айлчилсан, Оросын холбооны улсад айлчилсан. Нүл энэ хоёр орн бол ойлгомжтой. Тэр Солонгосын одоо алс дорнодод гэж яри. Энэ бүс нутагт хамгийн чухал холбоот энэ хоёр орн. Тийм учраас тэр хоёр орнтой айлчилсныг бол би одоо тусгайлан одоо өөр өнцгөөс харах хэрэгтэй гэж харддаг юм. Зүгээр нэг зүйлийг яг хэлэхэд Ким Жин Ирийг намтрын тэргүүн одоо байх үед манай хоёр ерөнхийлөгч нэг ерөнхий сайд Пекинянд ажиллаж байсан. Нэг би санахыг би тэгэхэд өөр газар ажиллаж байсан. Тэгээ уулзалт болоогүй. Хоёр ерөнхийлөгчийг хүлээж аваагүй, ерөнхий сайдыг хүлээж авч уулзаагүй. Яагаад тэр вэ? Тэрний учир чанцанг бол бид өөрөөсөө бас хайх ёстой. Өөрөөсөө хайх ёстой. Тий. Элчин сайдтай уулзч байсан хүн төрийн тэргүүнээр нь очиж байхад ерөнхий сайд нь очиж байхад уулзаагүй учир юу гэдгийг бас өөрөөсөө бид хайх ёстой. Тодорхой хэмжээгээр. Тэгэхээр юу л да ер нь аливаа одоо дэд хэмжээний айлчил бэлтгэн гэдэг бол өөрөө 1-2 сарын ажил биш байдаг. Урт удаан хугацаанд их нарийн чимхлүүр ийм ажил судалгаа хэрэгтэй. Тухай далуу гэдэг чинь бол эхлээд бид өөрсдийгөө одоо их сайн мэдэх ёстой. Бид юм бэ гэж, бид ямар өгөгд хүнтэй хэм бэ гэж
Хоёр дахь нь нөгөө харьцаж байгаа түнш маань хэн бэ гэж. Тэр харьцаж байгаа түнш биднээс юу хүлээж байна? Тэ энэ их чухал. Гурав дахь юм нь бол бидний хооронд таарч нийлэх юмнууд нь юу байна? Хизээ нийлж хизээ салж байна ашиг сонирхол. Өнөөдөр энэ гурвын шүтэлцэн дээр дипломат ажил түрүүний хэлдэг өндөр дэд хэмжээний айлчил бүх юм явагдах ёстой. Явагдах ёстой. Зүгээр л одоо юу гэдгийг айлчил ингээл ингээл хийгээд байдаггүй л дээ. Тэг их бэлтгэл хэрэгтэй гэдгийг л хэлээд байгаа шүү дээ. Тэг. Тэгэхээр Монгол улсын хувьд бол хойд Солонгос, өмнөд Солонгосыг нэг л Солонгос үндэстэн гэдэг өнцгөөс нь энэ хоёр оронтой бол харилцаж ирсэн баг. Тэгсэн. Тэг. Ирэнгүй одоо энэ хоёр орон бол их сүүлд шүү дээ. Одоо салсан тусгаар одоо улс болсон 1945 оноос 2 дугаар дайны төгсгөлөөр гэл салсан. Тэгэж салж хоёр туурах тусгаар улс болсон тэр хоёр одоо хэсэг хуваагдсан ард түмний хийсэн сонголт ерөөсөө биш. Ард түмэн тэрнийг хүсээгүй. Энэний учир жанц нь бас эргээд л нөгөө том гүрнүүд тухайн үеийн олон улсын харилцаанд зонхилж байсан хүйтэн дайны уур амьсгал. Энэ л нөлөөсөн. Тэгэж хоёр ард түмэн одоо салж сарнихад хүрсэн. Ийм учиртай. Тийм учраас монголчууд бол анхнаасаа л одоо юу гэдгийг нэг л солонгос л гэж ойлгож ирсэн. Одоо ч солонгос л гэж ярьдаг шүү дээ. Тэгээ энэ хоёр орн бол нэгтгэл байх л да. Тэгээ улаасаа одоо ард түмэн хоёр дишээ болъё гэд болоогүй. За зүгээр нэгдээсэ гэж байгаа улс орон хэд юм бол тэр бас л судлах ёстой асуудал. Тэг нэгдээсэ гэж байгаа. Нэгдэн гэхэд амаргүй. Мэдээж шийдэх юмнууд, ярь тохирох юмнууд асар их олон байгаа. Аваа зах цухаасан Солонгосын хоёр хэсгийн хооронд дээрээ хөрөө болж байна. Энэ үл их одоо их сайн хэрэг. Умард Солонгосын ард түмний бас нэг онцлог бол одоо юу гэдгийг аюулгүй байдлаа хангахын төлөө ч гэдэг юм уу. Цөмийн зэвсэг гэдэг зүйлийг хөгжүүлж одоо олон жил энэ зэвсгэлээр хөөцөлдөж ирлээ тийм ээ. Тэгэхээр энэ цаг хугацаанд Монгол улс бол нэг л байр суурьтай байсан байх гэж би ойлгож байна. Энэ улсын ашиг сонирхлын төлөө л бид бас бодолтой дуурдаг байсан болов уу гэсэн тийм ойлголт байна л да. Тий, за цөмийн зэвсгийн асуудал, цөмийн зэвсэг, цөмийн хөтөлбөр, Пуужингийн хөтөлбөр гэсэн ийм хоёр том асуудал олон жил олон улсын харилцаанд, Солонгостой харилцах харилцаанд одоо яригддаг ийм одоо юу сэжиг дагуулсан ийм асуудал байж ирсэн. Тэгэхээр зэвсэг гэхээр хүмүүс нэг дайнд ажин талаас нь ингээд хараад байдаг. Зэрэг зэвсэг нэтрэх дээрээс. Бас тийм ч биш байж болно шүү дээ. Нөгөө тусгаар тогтнолоо хангах гэж, хамгаалах гэж аюулгүй байдал тусгаар тогтнолд үнэхээр одоо юу гэдгийг аюул занал учирсан бол тэр ард түмэн шаардлагатай шийдвэр гаргах бүрэн эрх нь байгаа шүү дээ. Тийм учраас энэ судлах ёстой асуудал. Чухам учир жанц нь юу вэ гэдгийг судлах ёстой. Гэтэ орчин үед хамгийн гол нь одоо тусгаар тогтнол аюулгүй байдлын асуудлыг бол зэр зэвсэг энэ төр юмнаас өмнө улс төрийн аргаар зохицуулдаг, ярддаг, хөөрдөг ийм арга практик олон улсын харилцаанд нэвтэрчгээд байна л да. Тийм учраас одоо хүмүүс бүгд найрд төрсэн солонгосоор тулсан энэ цөмийн хөтөлбөр, Пуужингийн хөтөлбөрийн асуудал дээр нэлээд тийм эмзэг хандж байгаа. Би тэрнийг л ойлгож байна. Бас тэхээс өөр аргагүй тал байдаг байхаа гэж, байх ч ёстой байх гэж. Тий. За таныг бид дипломат одоо ажил хийж байх үедээ төрийн одоо чухал үйл хэргийг хэрэгжүүлж гүйцэтгэж байх үедээ бас тохиолдсон хоёр орны харилцаатай холбоотой нэг сайхан дурсамж яриасаа гэж хүсэж байна. За одоо ямар дурсамж ярьдаг үлээ. Одоо дахиад одоо давтаж ярих хаашаа юм. Тий. Тэр
бүгд найрамд тарталсан Солонгос ард улстай одоо улсад ажиллаж байхад тэр орны тэр улсын газар нутгаар хөндлөн голдгүй л одоо явж байла тий. Тэр хугацаанд олон хүнтэй уулзсан, олон сайхан газраар одоо орж ирсэн. Тэрнээс санаанд үлдсэн нэг зүйл бол тэр ардчилсан Солонгосын одоо урд Кэсон гэдэг хотын ойролцоо нэг Монгол гатантай байсан Солонгос хааны булш байдаг. Тэр үнэхээр их сонин. Ким Ир Сенгой Монголд ирэхдээ 86 онд Батхан Ухгайтай уулзахдаа тэр булшийг олон дахин ярьж ирсэн. Тийм нэг булшви одоо цаг нар чинь болвол нэг ирж үзээрээ гэж Батхан Ухгай. Тэгээ би ерөнхийдөө энэ одоо бас их сони юм гэж бодоод. Тэгээ бас тэр уулзалтуудаас хойш 1-2 удаа зөрүүд очиж үзэж харсан. Тэгээ надад төрсөн нэг тийм сэтгэлийн үг дээрээс Солонгос улс дайн дажин хийсэн орн, дайн болсон газар. Тийм ээ. За нөгөө бидний одоо сөрөг өнцгөөс нараад байдаг социализмаар чинь замсан улс. Одоо ч тэр нь одоо байгаа, тийм ээ. Өөр тэр 13 14-р зууны үед Монгол хатантай байсан Солонгосын тэр хаан одоо өөрийнхөө хатандаа зориулж тэр сайхан бунхан барьсан. Тэрнийг энэ одоо түүхийн урт удаан одоо хугацаанд хадгалаад аваад үлдсэн баг юм. Тэр чүүл миний уншснаар 1994 онд гэсэн санагдж байна. Тэр бунханыг дахин одоо сэргээж засварлсан байгаа юм. Боддоо. Ямар хөө юм байж байгаа. Одоо монголоор бол нэг 8 хамтай Монгол гэрийн дайны ийм одоо том яг л Монгол гэрэлхүү ханаар нь одоо ингэж бордшин чулуу гараг хашаад дээш нь ингээд одоо шороо овоосон баг юм. Тий. Харахад бол Монгол гэрэлхүү юм шиг. Тэгээд дотроо одоо нөгөө хааны нэг бунханд нь хаа нөгөө бунханд нь хатан нэг өршүүлсэн билээ л дээ. Тэр өмнө одоо дайндачин болоход одоо ямар ч байсан юм мэдэхгүй. Социализмын үед одоо чухам яасан юм мэдэхгүй лавл одоо устгаж үгүй болгоогүй юм. Сүүлд одоо хүнд хэцүү үедээ дахин сэргээ засварлсан энтерт нь үлбэ их алзуурхаж баярлж явдгийг. Манай энэ үл ягарахгүй бидний одоо өмнөх үеийн бидний л одоо түүх. Тэгээ Солонгост үлжчихсэн Солонгостой холбогдсон юм түүх. Энэ талаас нь би одоо бахархаж дурсаж явдгийг. Тийм манай текст төвлөгөө яг уу тийм манай телевиз үзэгч манай ард иргэд бас тэр болгон энэ хөшөөний тухай, бунхны тухай сонсоогүй байж магадгүй гэж дурсамж болгож хэлж байна. За бидний урилгыг хүлээн авч цаг заваа зарцуулж ирж маш сонирхолтой одоо хоёр орны харилцааны түүхэн үйл явцаас одоо хуваалцсан Элчин сайд танд маш их баярлалаа. За баярлалаа. Энэ хоёр орны харин дипломат харилцаа тогтоосны 70 жилийн одоо хугацаанд бас Солонгостой хамтарч ажилласан энэ төр асуудлыг дурсаж ярих цаг гаргаж өгсөнд та бүхэнд талархал илэрхийлье. Баярлалаа. Үзэгчдээ Алтан аргамч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Монгол улсаас бүгд найрамд харчилсан Солонгос ард улсад онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан Үржин Лөндөө сайдтай хоёр орны харилцааны тухай ярилцлаа. Бидний дараагийн шинэ дугаар хүртэл баяртай үзэгчдээ.